Монгол улсаас бизнесийн салбараас төлөвлөж ирсэн 60 орон компани төлөөлөгчид за 50-ны талаас оролцож байгаа бүх төлөөлөгчид та бүхэнд энэ эдийн засгийн 18 дахь удаагийн хамтын ажиллагааны уулзалт энэ дундаас маш их өндөр үр дүн гарсан үр дүнтэй хэмжээ болно гэдэгт бол итгэлтэй байна. Тэгэхээр хамтын ажиллагаанд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За би та бүхэнд хоёр зүйлийг танилцуулах гэж байгаа. Нэгдүгээр нь бол Монгол улсын барилгын зах зээлд нэвтрэх арга зам гэдэг чиглэлээр та бүхэнд илтгэл танилцуулна. За дараагийнх нь Монгол улсын газар тариалан мал аж ахуй хөдөө аж ахуйн салбар ордон эко болон ордон эко мах үйлдвэрлэж Азийн болон олон улсын зах зээл экспорт хийх боломжийг гаргах энэ projektийг танилцуулж байна. Эхнийх нь танилцуулга Монголын барилгын зах зээлд нэвтрэх арга зам. За Монгол улсын эдийн засаг хууль эрхтэн орчин нэвтрэх арга зам барилгын салбарын зорилт сувг гэсэн дөрвөн чиглэлээр мэдээлэл өгнө. За сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг удаан бага хэдийч өсөлтөө эерэг өсөлтийг үзүүлж байгаа. Энэ бол олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол улсад хөрөнгө оруулахад эрсдэлгүй өсөлтөө эдийн засгтай байна гэдэг бол харуулж байгаа юм. Тийм болохоор Монголын эдийн засаг өсөлтөө эерэг үзүүлэлт явж байгаа учраас 50-ны бизнес хөрөнгө оруулалтын компаниуд 50-ны өндөр технологи Монгол улстай хамтарч бол эдийн засгийн өсөлт бол нэр байна гэж харж байна. Монгол улсын засгийн газрын болон хүрээнд University Mongolia гэдэг projekт байгаа Монгол улсын гадаад харилцааны яам дээр энэ хөтөлбөрийн хүрээнд University Mongolia Center гэдэг байгуулагдсан. Гадаадын хөрөнгө оруулагч Монгол улсад хөрөнгө оруулахаар Монгол улстай хамтарч ажиллахаар мэдээлэл авах хамтын ажиллагааны талаарх бүх мэдээллүүдийг бол нэг цэгийн үйлчлэгээр гэж үзүүлээд дэлхийн бүх улсуудтай бол яг энэ чиглэлээр бол хамтын ажиллагааг бол гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа. За барилгын хууль эрхтэн орчныг хүрээд бол барилгын тоон хууль, барилгын хуулийг дагаж мөрдөх дөрвөн журмууд бүх зүйлүүд бол барилгын байгууллагын яамнаас бол барилгын байгууллагын мэдээлэл вебсайтаар бол дамжиж явж байгаа боломжтой. Ер нь бол Монголын барилгын салбарын бизнес эрхлэгчид бол тус бүрдээ салбар бүрдээ үйлдвэрлэгчдийн холбоонд хуваагдсан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл Монголын барилгын үндэсний асоциац, Монголын барилгын инженеруудын холбоо, барилгын зураг бүс зохиолчдын холбоо, барилгын хэвлэл мэдээллийг хариуцсан барилга цэглэмэн, барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо гэх мэтлэн салбар бүртний хуваагдаж хамтарч ажиллаж байгаа. За барилгын салбарт бол маркетинг борлуулалтын талаар та бүхэнд бас товчхон танилцуулъя. Монгол бол хөгжиж байгаа орн барилгын салбар гэсэн маш хурдтайгаар хамгийн ухаалаг, хамгийн эрчим хүчний хэрэглэлтэй хамгийн эдийн засгийн өрөө хөгжин өндөр барилгуудыг бол Монгол улс дэлхийн олон улсын бүх туршлагуудыг харж судалж байгаа. Монгол улсын газар нутаг уур амьсгал бүх зүйлээр дасан зохицсон ухаалаг шийдэлтэй барилгуудыг бол байж ирж байгаа. За энэ тал дээр бол бас маркетинг борлуулалтыг зорилт хэрэглэгчд нөхөд бол барилга цэгийн сайт, барилга цэгийн сэтгүүл өгөх сувгаар бол Монголын зах зээл дээр бол 50-ны хөрөнгө оруулагчид бас өөрсдийнхөө мэдээллийг хүргэхэд бол яг энэ чиглэлийн салбарт бол бүх мэдээллүүд бол гарах боломжтой. За барилга цэгийн сайт нь өдөрт дунджаар 15 орчим мянган хүн авахсан байгаа. За энэ нь бол барилгын мэдээлэл, зөвлөгөө, бүхнүүлийн мэдээлэл байна. За барилга цэгийн сэтгүүлээр бол салбарын бүх компани аж ахуйн үйлдвэрлэлийн сурталчилгаа тэр бүх зүйлүүд нь
хэмжигддэг юм сэтгүүрээр 5,000 хөрөнгө зарагддаг. За баярлалт олон улсын үндэсний яамг бас хийж байна. Энэ бол 2019 оны 4 сарын 26-наас 29-ний хооронд 2019 оны 5 сарын 3-аас 6-ны хооронд барилгын хэлцэх 2019 одоо олон улсын үндэсний хэмжээ болно. За 2019 оны 9 сарын 6-наас 8-ны хооронд бол барилга орон сууц 2019 гэдэг одоо барилгын салбарын бүх одоо нэгдсэн үндэсний хэмжээ болно. Тэгээд салбарын арга хэмжээнүүдэд бол бас ингэж оролцох боломжтой. Саяны үндэсний хэмжээнүүдэд 50 талын барилгын салбарын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах компаниудаас мэдээлэл өгч энэ чиглэлээр бол хамтарч ажиллах бүрэн боломж байгаа. За барилгын групп гэдэг бас групп байна. Энэ групп нь бол барилгын салбарын бүх бараа бүтээгдэхүүнүүдийг нэг зэргээр онлайн болон офлайн хэлбэрээр бол орлуулж хэрэглэгчдийн түгээх тэр логистикийн хөгжлийн үйлчлэгийг нь хөгжиж байгаа. За энэ барилгын барилгын групптэй хамтарч ажилласнаар Монголын барилгын салбарт хамтын ажиллагааг үүсгэх нэг зүйлээс бүрэн шуурхай одоо хаахан цаглаар бол зөвлөлт хийх боломжтой. Тэгээд барилгын салбар бол барилгын групп, барилгын цэглэмэл гэдэг энэ групп болоод хамтарч ажиллах бэлэн байна. За миний танилцуулах нэгдүгээр хэлбэл маань энэ үрээд өндөрлөө. Одоо дараа нь тавханд хоёр хэлбэлийг танилцуулна. Би презентацийн ашиглахгүй хоёр хэлбэлийг танилцуулна. 5 минутын дотор Монгол улс дэлхийн 180 улстай дипломат харилцаатай маш том бүх улсуудтай Аз Европыг холбосон стратегийн байдал дээр байдаг одоо орон юм аа. Яг Монгол улсад хөрөнгө оруулалтыг ашигтай байх гэдэг зардлыг таахгүй 50 хөрөнгө оруулагчид 50 бизнесмэнүүдэд хандаж бас мэдээлэл өгье. Монгол улс